Алуна гэдэг. Би Оросын холбооны улсын Москва хот дахь дотоод хэргийн яамны харьяа цагдаагийн сургуульд удаагийн байдлаар суралцдаг төгсөх курсын суралцагч байгаа. Шууд Орос руу ингээд цагдаагийн сургууль руу явсан. Хөдөлгөөний дээд бол алхалт гүйлт гэдэг шүү дээ. Хүн ер нь алхачл байх хэрэгтэй, гүйжил авах хэрэгтэй, хөдөлжил байл бие ирүүл, ухаан саруул, хөгшөрч биш, хөшиж өгдөг гэдэг шүү дээ. Өрөнд хувцас өмсөх болгондоо өөрөөрөө бахархах ч юм уу би Монгол хүн гэдэг нэг асчмаарч нэг тиймэрхүү мэдрэмж авдаг. Яа. Ямар гарч ёо. Төсөлтийн нэг том чухал шалгалттай. People ур чадварын шалгалт гэж манайд боддог. Тэгээ гол нь нөгөө тэрэндээ бэлтгэх зорилгоор багштай болъё. Багшийн манай багш юу н сошиал нэлээд бэлтгэж сургуульд тий бас өөрийнх нь нөгөө биеийн байдал тий биеийн хэлбэр гооцын талаас тэр дээрээс нь өөрийнх нь ингээд амьдралын хэм маяг надад бас амар таалагдсан. Тэгээ манай сургуульд бас ер нь бол бодибилдинг тий фитнесээр хичээлдэг тэмцээнд орж исэн тийм залуучууд гэсэн л да. Тэрээс бас би бас ороод үздэг ч юм уу. Тэгээд маань бас надад сэтэл өгсөн. Чи нэг ороод үзчихье. Хугацаанд шахуу баг байх тусмаа л хүн чинь их юм хийж бүтээн. Амар их юм хийгээ бүтээсэн хөгшөө шиг. За түнэр юм чи бүтэн би ярьж төгс яав. Хайда бас юу хавгүй гэж мэдчихсэн. Юу хавгүй. Олон ирчүүдэнд хаа бас ер нь жоохон тийм хөвчтэй мэл шүү. Халгаачихгүй. Би цэцгүүд хүртэл таахгүй дээ. Нэг юм тууштай байжгаад тэмцээнд ч юм уу тиймэрхүү зүйл шууд өөрийгөө сорж болохгүй гэж бодсон үүднээс бодибилдингийн фитнесийн тийм тэмцээнийг сонирхоод за би ер нь угаасаа бэлтгэлтэй юм чинь жимд яг хичээллээд үзье. Тэгээ тэмцээнд нь оролцоод үзье. Яа гэм бэ? Шангал авахгүйсэн чи авах вэ тий. Гүр нь л өлөн дээрээ бэлтгэл кардио хийгээд байгаа болохоор хоёр аяа бүллээ уссаа омега 3-тайгаа уучдаг байгаа. За би Swiss brand-ийн омега 3-ыг ер нь бол сүүлийн үед их төлхөө хэрэгжилж байгаа. Энэ бол нэгдүгээр гэх юм бол ерөөсөө элдв бусын үнээр амтахгүй нэмэлт хоёрдугаар гэх юм бол ерөөсөө манай гэрийнхэн бол бүгдээрээ омега 3-ыг бол гэр бүлийн бүх гишүүд хэрэгэлдэг. Гэр бүлээр бол омега 3-а хэрэгжилдэг байгаа. Ширхгийн хувьд бол олон ширхтэйдэг болохоор хэрэглэхэд айгүй амар олон дахин ингэж аваадах шаардлага байхгүй. Шууд нэгийг аваад бүгдээрээ хамт хэрэгжилдэг. Тийм байдаг. Би ч надад дэглэнтэй байгаа болохоор элдв бусын амттай идэж болохгүй. Тийм бол хайдаас мэдэн хүн босон тийм амттай мэдмээр санагдаж тэр үедээ коллегийн ч амттай шүү. Айгуу тэгж дуртай уудаг. Энэ витаминыг ер нь хэрэглэж эхлээд бас их дайжгүй юу хийдэг вэ? Өөрийнхөө бас эрдэс яг ямар эрдэс витамин дутагдж байгаа гэдгийг мэдэхгүй. Яг юу хэрэглэхээ мэдэхгүй тохиолдолд бол энэ айгүй зүгээр юм билээ. За халуунагийн маань хувьд болохоор өглөө бол сэрээд омега 3 юм байна. За тэгээд мэдээж өдөр тутмын амин дэм гэдэг бүүмийн сүгэлт витамин ууж хэрэглэдэг нь харагдаж байна. За тэгээд өөр болохоор маш их ачаалалтай ялангуяа нөгөөний тэмцээнд бэлдээд фитнесээр хичээлдэг гэж яаж болохоор энэ амин дэм омегаг бол өдөр тутамдаа хэрэглэх нь бол айгүй зөв сонголт гэж миний бодлоод бодож байна. Яг манай багшийн зөвлөгөөнөөр зөвснөр бол орц хэмжээ, ялга, эрдэс уурга бүгднийг ингээд нэг цогцолсон тэр хэмжээгээр хоолой бэлтэж авч явдаг. Ер нь бол шарсан хуурсан хүнс бол хэрэглэхгүй. Дандаа л жигэнсэн эсвэл шүлэнд нь ингээд баг зэрэг буцлагсан юм уу тиймэрхүү хоолой хэрэглэдэг болохоор би ер нь бол хөвчлэн шууд жигнэл авч тэрний л амар санагдав. Нэмэлт бүтээгдэхүүнүүдийг ер нь сайн хэрэглэх хэрэгтэй шүү. Та нар бүр зорж тий хүсэж эрүүл мэндэд анхаарч
хэрэглэх хэрэгтэй шүү. Би одоо юм бүтээх гээл бас дэлхийг доослох гэж байгаа л. Зүтгэл л шүү. Өглөөс эрэхтэй тэгэж басна шүү. За бас бусноо л да. За нэг бужигнолчод ирээ. Тэгэхээр бас цаанаас аягүй ш хүчтэй л болоод. За өдрийг бол ингэж ерөнхийдөө бэлэн болчихж байгаа. Аваад бэлдсэн витаминтаа аваад зүмхлээд аваа юм шүү дээ. За өнөөдрийнхөө бэлтгэлийг эхлүүлэх гээд жим руугаа, заал руугаа явж байна. Орос улсад цагдаагийн их сургуульд сурдаг. За хамгийн тохирох мэргэжил бол ер нь тийм цагдаагийн албанд ингээд Монгол улсынхаа төлөө зүтгээд за цагдаагийн сургууль маань юу вэ гэхээр онцлог нь юу вэ гэхээр байнгын бэлтгэл сургуулах болон норматив өгдөг. Түүнээс гадна буу зэвсгийн бас норматив онцгой тохиолдлын бэлтгэлүүд хийдэг учраас за тэр тал дээр ер нь бол хөдөлгөөний тал дээр байнгын хөдөлгөөнтэй байдаг учраас бэлтгэл бол маш чухал гэдэг. Энэ жилийн үед миний хувьд бол маш чухал жил. Ягаад тэгэхээр би одоо 5 дугаар курсын төгсөх дамжааны суралцагч. Тийм болохоор төслийн шалгалт зэрэг том шалгалтууд бэлдэх зорилгоор за гамжинд явж эхэлсэн. За тэгээ халиуныгийн хувьд ярихад бол над дээр ирээд бол одоо сар гарангийн хугацаа болж байна. За тэгээ бид хоёр 3 сард болох тэмцээнд бэлдэж байгаа. Тэгээ нэлээд шахуу хуваарьтай бас шахуу бэлтгэлтэй явж байгаа. Тэгээ яг мэдээ цагдаагийн нөгөө сургууль сурж байгаа гэдгээрээ сэтгэл зүйн хувьд бол нэлээд бас маш сайн одоо сэтгэл зүйтэй байгаа. За бэлтгэлийн ачаал даах чадварууд одоо бэлтгэл дээр гаргаж байгаа тэр төсвөр төвчээр бол угаасаа маш сайн. За аба 1 За 2 бари. 3 бари. Сайн байна. Сүүлийн 3 хон. 1 барьлаа. За 2 барьлаа. За аба. Nice. Нэг 2 сайн байна. Болж байна. 3 за одоо 3 Аба нэг сайн байна. 2 одоо ганцхан. Аба nice. Янз яаж шүү дээ. 5 Оо гой. Аба 6 Аба 7 Янз ка жоохон дэш явчих. Аба 8 яг наад чинь шүү дээ. Яг одоо энийг үзээ сууж байгаа хүмүүс бол энийг бол бас ингэж дуурайж хийж болохгүй шүү. Заавал багшаас зөвлөгөө заавар авч иж одоо тэрэндээ тохируулсан системээр хийх хэрэгтэй шүү. Тэгэхээр халиуныгийн хувьд бол эхлээд сэтгэл зүй бол маш одоо өндөр сэтгэл зүйн өөрийгөө бэлдэж чаддаг. Тэгээд тэрэн дээрээ яг 100% одоо төвлөрч чаддаг. Тэгээд хамгийн гоё юм нь тэдэн цагийн алхалт хийшүү гэх юм бол яг л хийдэг. За ап 2 сайн байна. За Up. 3. Nice. Сүүлийн 3. Явда. Up. Ка жоохон дэш шүү. 2 хон. За явда. Up. Сайн. Одоо ганцхан. Up. 2 секундээр барина шүү. Nice. Цагдаагийн сургуульд явдаг хүмүүс бас арай нэг өөр нэг тэгтэй байдаг багт. Багшийн зааж өгснгийг бас тэр үйлдэл хийх чадвар нь бас нэг арай гайгүй болох юм. Сарын хугацаанд хийсэн гэхэд бол айгүй боломжоор гэж нөө гайгүй. Сар гэдэг чинь бас богино хугацаа шүү дээ. Тэгэхээр тэмцээнд бэлтгэхэд бол тийм урттай бол орохгүй сарчууд бол маш богиндоо ордог. Дийлэн барь хугацаанд байдаг юм бол 3 сар 6 сар гэж явдаг л да. Тэгэхээр сар гэдэг бол үнэхээр богино. Тэр бол нэр хэрэг аргийн хүн гэж юмгүйч чадахгүй. За ерөнхийдөө хоёулаа маргаашнаас авахуулаад яг уурыг болоод за тэгээд дээрэс нь өгш тагч хоёр хэрэглэнэ гэсэн үг. За тэгээд уургаа болохоор хоёулаа глютен фри, лактозгүй. За тэгээд ийм сахар багтаа уурыг хэрэглэнэ. За өгш тагчийг бол мэдээж бэлтгэлийн өмнө хэрэглээд явна гэсэн үг. Isofit уурыг зөвлөж гэдэг нь маш зүг болж байгаа юм. Яг тэр маш сайн амттай. Тэгээд глютенгүй, лактозгүй. Тэгэхээр хотоодонд нь ерөөхдөө ачаал өгөх хэмжээний хамгийн доод хэмжээнд байгаа гэсэн үг. Ерөөд ачаал бараг өгөхгүй дээ. Тэр нь уугаал
шууд шингэнэ. Бэлтгэлийнхаа нэмэлт бүтээгдэхүүнүүдийг авах зорилготойгоор хамгийн ойрхон салбар болох Isofit-ийн бүтээгдэхүүн уургийг зардаг дэлгүүр дээрээ UJ Arena дотор ирсэн байна. За одоо дэлгүүр руугаа ороод ямар уураг байна? Тэр бүгдийг сонирхоод сонголтоо хийнэ. За багшийн зөвлснөөр ямар ч хэлсэн нэмэлт бүтээгдэхүүн уураг өөгч чадагч авчлаа. Ямарсан том даалгавраа биелүүлсэн болохоор одоо маргаашнаас эхлээд бэлтгэлийг бүр илүү үр дүнтэй хийнэ гэж бодож байна. Одоо яг ална. За анх бол нэг ер нь итгэдэггүйсэн байхгүй. За нэмэлт бүтээгдэхүүнүүд за итраарч ер нь яах вэ гэд нэг залуу халноо насны за надад бол ийм хэрэггүй те. Одоо ер нь бол энэ бүтээгдэхүүнээс ер нь салахгүй. Салхаа болсон. Тэгэхээр манай монголчууд бас нэг буруу ойлголттой байдаг. Заавал ингээ уудаг хүн тий уухынхаа өмнө илгээ хайрлах хэрэгтэй. Уудаг хүн илгээний бүтээгдэхүүнээр яах гэж байгаа уудаг юм уу? Тэгж хөө чи нэрээ орс сурдаг. Орсынхан чи амар уудаг штэ гэж хүмүүс ер нь амар их тэгдэг штэ. Чи уудаг болохоор тий цагдаа болохоор орс сурдаг болохоор илгээ хайрлах гад илгээний бүтээгдэхүүн сонирхоод байгаа юм уу гэж айгүй хаах тэгдэг. Тэгж гайхдаг байсан. Гэтэ энэ ч юм бодлол бас тэрнтэй холбоотой биш шүү дээ. Бас түнчлэн ерөнхийдөө тутка ууж байгаа нь бол надад айгүй зөв сонголт гэж бодож байна. Тэгэхээр бол энэ туткаг ингэж ууж хэрэглэж байгаа нэг ёсны одоо илэг бөөрөө хамгаалах ялангуяа илэгний хорхоожуулах процессыг дэмжиж чаддаг болохоор энэ их одоо нэмэлтээс илэгний одоо өрөвсөл үүсгэхээс сэргийлэх илэгний үйл ажиллагаа дэмжиж чадж байгаа нь дэмжиж чаддаг болохоор энэ сонголт хийж одоо ингэж хэрэглэж байгаа нь бол миний хувьд таалагдж байна. Алло. Привет, друг мой. Как дела? Не все хорошо в жизни идет. Да. Как ты? У меня вопрос просто, у тебя как дипломная работа? Ты уже делал исследование? Да. Я пока не закончила, поэтому хочу спросить что-то. Да. Ты сколько методов выбрал? 3, да? Я думаю, 2 или 3. Лучше это 3, да? Хорошо, все понятно. Да. Скоро увидимся. Я скоро поеду в Москву. Да. Пока. Спасибо тебе. Хорошо. Манайд ч бодвол ер нь бол Вьетнамаас сурж байгаа, Латин Америкаас сурж байгаа, Африкийн хэд хэдэн орнуудаас сурж байгаа. Ер нь нэлээд олон орноос суралцдаг байхгүй. Тэгээ бид нар нөгөө нэг яг өөр өөртөө дүрм тавцаа хүмүүстэй болохоор яг тэндээс нөгөө нэг бас ингэж хардаг хүмүүс. За тэднийх гоё юм, тэднийх гоё, эднийх гоё гэж амар хардаг. Одоо манай Монголын дүрм төвсөж ерөөсөө товчноосоо ихсүүлээ те. Бүх талдаа сүлд соёмг те. Ерөөсөө хаанаас нь чарсан Монгол гэдэг нь харагддаг. Тэгэл за тэр бүх сүлд соёмг ингээд одоо товчноосоо ихсүүлэл байна гэж бодохоор цаанаасаа л нэг шууд ингээд хүндэлмээр санагдал. Тэгмээд манай Монгол хувцас зүгээр хаач хэлэх. Манай сургуулийн хамгийн гоё хувцас. Одоо юу нөрөний бэлтгэлийн цаг төгссөн байгаа болохоор одоо оройны 2 цагийн кардио хийх болохоор ерөнхийдөө бол судалгааны ажлаа за энэ хүрээд ингээд дуусгаад залруугаа яваад бэлтгэлээ. Байнгын ер нь бол 4-6 цагийн хооронд бэлтгэл хийж байгаа болохоор ерөнхийдөө бас одоо гайгүй бие дасцсан дайжгүй баха. За хэрэглэхдээ хизээ хэрэглэх үү гэхээр бэлтгэлийн өмнө хоёулаа бэлтгэлээ эхлэхийнхаа өмнө чи нэг 20-30 минутын өмнө бие халаалтаа хийхийнхаа өмнө уучнаа гэсэн. Тэгээд бие халаагаад орж ирээ бэлтгэлээ хийх чи яг таарна. Эхлээд хоёулаа нэгээр уuna. Дэш олохдоо толгоогоо доошо сунглаа. За одоо буцаагаад дарлаа. Окей. Янзээ. Гой нэмэрсэн шүү дээ. Мөрс бол суул шүү. Гаргалаа. Татлаа. Яг наадах чинь сайн мэрч гоё. Nice. Чи бүхтийг шүү жоохон цээж татахтаа дэлэг. Наадах чинь. Янзээ. Лайпо 6 дээр анхан шатны хүн бол маш тохиромжтой. Тэгээд ч одоо ингээд тэмцээнд орж байгаа хүмүүс бол ямар нэгэн байдлаар бас тодорхой хэмжээгээр тэр хөөх шатлалтын дэмжиж өгөхөд лайпо 6 бол үрдэнгөө үзүүлнэ. Ялангуяа дэлгэн барьж байгаа үед бол маш сайн үрдэг үзүүл. Тэгэнгүүт халууны хувьд яаж байгаа вэ гэхээр зүгээр л 100% надад итгэж байгаа гэсэн үг. Тийм учраас нөгөө 100% итгэл үнэмшилтэйгээр
Яг л багшийн хийсэн дасгал орж байгаа. А энэ бэлтгэл нь бол болж байгаа. Хоол нь яг зөв явж байгаа. Хамрал систем яг надад таарч байгаа гэдэг. Яг тэр үзэл бодлоор явж байгаа учраас үр дүнгууд нь тэр хэмжээгээр маш сайн гараад явж байгаа гэсэн. Ямар позитив бол юм бол. Одоохондоо фод заагаагүй байгаа шүү. Зүгээр ингээд автаа хажууд та. Тэгээд нуруугаа гоё чангалаач. Тийм. Тэгээ яванда заандаа фод. 30 хоногтой ийм хэмжээнд хүрсэн гэдэг бол маш сайн л гэсэн үг. Ерөнхийдөө энэ охины хувьд ярих юм бол биений пропорцын мэдээж тэмцээндээ харна шүү дээ. Нарийнхан тайлыг харна. Ерөнхийдөө өөрийнх нь конструкц буюу нөгөө өөрийнх нь биений бүтцийг харна. Өргөжүүлээд булчингийн тодорхой хэмжээний масс одоо хэдийн хэмжээнд бүтээсэн байна те. Тэгээ гоо зүгийг харна. Аль аль нь бол ерөнхийдөө бүтсэн байна. Тэгээ цаашдаа энэ хэвээрээ өршүүлэх юм бол ерөнхийдөө айгүй боломж дайггүй гарч шүү. Айгүй дайггүй гарч. Хэд их багш хэд их юм бэ? Ер нь бол бэлтгэл сургуульд хийн гэдэг чинь бол хамгийн тийм эрүүл байхын хамгийн ихний зүйл шүү дээ. За ерөнхийдөө халуунагийн хэрэгжилж байгаа нэмэлтүүд бол сонголтууд нь бол надад маш их таалагдлаа. Миний хувьд бол нэмэлтээр магадгүй үе мөчөндөө илүү анхаарсан глюкозамин хондротын ч юм уу эсвэл joint repair хэрэглэхийг илүү зөвлөмөр байна. Мэдээж энийх дасгал хөдлөө ялангуяа хүнд жин үргэж байгаа хүмүүсийн үе мөчөнд үүсэх ийм асуудлууд их үүсч болцсошгүй байдаг. Үерээ гэмтэх бол айгүй түгээмэл тохиолдлууд байдаг. За миний нэг өдөр ерөнхийдөө бол яг иймэрхүү цагийн хуурийн дагуу өглөө, өдөр, орой яг төлөвлөгөөний дагуу хийгддэг. Энэ бүхнийгээ нэг өдөртөө амжуулчаад тэгээл сайхан хамардаг да. Тав. Оо гоё.